Сайн байцгаана үзэгчдээ. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараар сонгож авсан сэдэв маань 0-3 насны хүүхдийн хооллолт, тэгээд онцлог мөн одоо ямар өвчин элбэг байдаг талаар товчхон та бүхэнтэй хүрэхээр шийдлээ. За тэгээ энэ удаагийн дугаарт маань одоо Герман улсад ажиллаж амьдарч байгаа Эрдэнэчим эгч маань урагдаад оролцож байна. Та бидэнд өөрийгөө товчхон танилцуулаач. За сайн байцгаана уу. Та бүхэнд бас энэ мэдээлэл хүрэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өөрийнхөө нэвтрүүлэгт подкастэнд урьж оролцуулж байгаа Цэлингээ дүүдэд баярлалаа. Намайг Эрдэнэчим гэдэг хүүхдийн эмч мэргэжилтэй Оросын албаны улсын Санкт-Петербург-Ботын хүүхдийн эмчилгээний ангийг төгссөн. Тэгээд эхнэл засгийн төвд Монголд эхнэл засгийн төв эрдэм шинжилгээний төвд хүүхдийн мэдрэлийн эмчээр ажиллаж байгаад сүүлийн 10 жил холбооны бүгд найрамд Герман улсын Франкфурт Одергийн хотын эрүүл мэндийн газрын хүүхдийн засагт хүүхдийн эмчээр ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн 10 жилийн маань ер нь бол хүүхдийн салбарт ажиллаад энэ 20 гаруй жилд бол ихэнхдээ хүүхдийн мэдрэл тэгээд ерөнхий хүүхдийн өсөл бойжил хөгжилт дээр сүүлийн 10 жил нь ажиллаж байгаа. Тэгээ энэ сэдвийг сонгож авсан одоо бид хоёр ярилцаад ер нь бол хүүхдийн өвчлөлөөр бол аюул том сэдв те бүх насанд 0-оос 18 нас хүртэлх хүүхдүүдийн өвчлөлийг ярина бол ингээд нэлээ их цаг хугацаа орно. Тийм болохоор ингээд богинохноор насанд нь тохируулаад бага зэргийн одоо эцэг эхчүүдэд бага зэргийн мэдээллүүдийг л хүргэе гэж бодоод бид хоёр өнөөдрийн нэвтрүүлгийг бол хийж байна. Тэгээд эхлэхөө тий. За тийм. За ер нь бол 0-оос 3 насны хүүхдийн онцлог гэхээр маш ингээд хөгжил нь маш хурдцтай явагддаг учраас маш одоо их зүйл явагддаг тийм үү. Тийм учраас эхлээд хоёулаа хооллолтоос эхлэе. Одоо тэгэхээр жирэмслэлтээс эхлээд одоо жирэмсэн байхдаа эмэгтэй хүн юу анхаарах хэрэгтэй вэ? Тэгээд дараа нь хүрэлт, тэгээд дараа нь няраа гэдэг тийг ойлоо явъя гэх үү. Ер нь бол 0-оос 3 насны хүүхдийн хөгжилт, өсөл бойжилт, тэгээд энэ хооллолт, асаргааг бол мэдээж төрөлтийн өмнөхтэй бас зайлшгүй холбож үзэх хэрэгтэй тийм жирэмслэлтийн үед. Ер нь бол монгол хүмүүс чинь яадаг штэ баг нөгөө гидсэнд байсан хугацааг 1 нас гэж нэмээд тэгээд ингээд дөрөнгөтэй 2 нас баг 2 настай болгоод 1 настай болоо явчихдаг штэ. Тэгэхээр тэр хугацаа бол ер нь миний сүүлийн үед ажиллаж байгаа мэдээж нэлээд тодорхой хугацаанд 10 жилийн өмнө арай өөр бодож байсан байж магадгүй. Гэхдээ хамгийн гол юм бол ер нь бол жирэмслэлтийн явц тийм эрүүл хүүхдүүд өсгөж бойжуулъя, эрүүл хүүхд төрүүлэх гэвэл эцэг эхчүүд бол ер нь жирэмсэн болохоос өмнө ээжүүд тэгээд тэр гэр бүл бол нэлээд бэлтгэх хэрэгтэй юм байна гэдгийг л би бас эцэг эхчүүд хэлмээр байна. Тэгээд 0-оос 3 нас хүртэл бол хүүхдийн тархитлагын хөгжил, ерөнхий хүүхдийн өсөл бойжлолтод бол асар хурдцтай өөрчлөлтүүд явагддаг. Няраа үед чинь одоо нөгөө ихэд жирэмсэн байх үед ч юм бол мэдээж бүх эргэтэн систем бол төрөхөд 47 хоног болоод ингээд хүүхд төрлөөхөд бол гүйцэд боловсроогүй системүүд бол их байдаг. Ерөнхийдөө бүрэлдэн тогтоод ингээд хүн төрж байгаа ч гэлээ гэсэн хүүхд төрж байгаа ч гэсэн тэр хүүхдийн мэдрэлийн системийн онцлогуд хоол тэжээл даавруудын хөгжил дээрээс нь нөгөө бархлааны систем ерөөсөө гүйцэд хөгжөөгөө байдаг. Тэгээд энэ 0-оос 3 наснд бол маш хурдцтай хөгждөг учраас энэ дээр бол хүн маш их анхааралтай зөв одоо асраад, зөв хооллоод, зөв хүмүүжүүлэх юм бол хүн цаашдаа бол хүүхдээр нь бол нэг одоо зовхгүйгээр цааш нь хөгжүүлээд хүүхдээ хүмүүжүүлж болно. Тэгэхээр бол нөгөө 0-оос 3 нас гэдэг чинь бол ерөөсөө хамгийн одоо тулгын 3 чулуу шиг хамгийн чухал одоо суур нь багхгүй юу? Мэдээж жирэмсэн үе бол мэдээж миний одоо бодож байгаа сүүлийн үед бол ерөөс хамгийн чухал ээж хүн бол өөрөө тийм байна. Тэрийг бас ингээд нэлээд хэдэн жилийн 20 гаруй жилийн хугацаанд ажиллаж байхад бол ерөөсөө жирэмсэн багтай ээж хүн бол маш эрүүл хооллох тэгээд өөрийгөө маш сайн бэлдсэн байх юм бол мэдээж эрүүл хүүхдүүд нь тэгээд
нойлоос дөнгөж төрснөөс одоо 28 хоногт чинь яраа үе гэж үздэг. Тэгээд 28 гүйцэд төрсэн яраанууд дотоод өрсөн яраа гэдээ бас өөрөлдөө. Тэгээд 28 хоногтойгоос одоо 1 нас хүртэл тэгээд 1 насаас 2 нас хүртэл 2 насаас 3 нас хүртэл мэдээж энэ хөгжлийн шатууд явагдана. Голчлон тохиолдох хөгжил гэх юм бол мэдээж хамгийн их одоо хүн болгон мэддэг өвчлөлийн өвчин болоод нөгөө архид буюу сулдаа өвчин цус багталт архидад дагаад мэдээж хүүхд болгонд баг хэрвээ архидаар өвчсөн хүүхдүүдээс цус багталтын өвчнгүүд байна. Тэгээд амьсгалын замын өвчнгүүд бол маш одоо их тохиолддог тий. Тэр нь бол нугасаа нөгөө амьсгалын замын гүйцэд хөгжил тэгээд салстуудын дотоод салстуудын гүйцэд хөгжилтэй бол салшгүй холбоотой байдаг учраас энэ наснд бол хүүхдүүд бол асар их амьсгалын замын өвчнгүүдээр өвддөг штэ. Тэгээ суулгалт өвчин байна. Зуны үйлрэл нараа хүүхдүүдийн бас нөгөө гиз дотоод ходоодны гиз хоол боловсруулах системийн гүйцэд хөгжил өрөн гүйцэд явагдаагүйс болоод хүүхдүүд бол бас гизний халдварт өвчнгүүдээр өвдөх тохиолдлууд бол нэлээд их байдаг. Ер нь үндсэн өвчнгүүд нэг усаал нөгөө нэг энэ насанд чинь эргэсэн системүүд нь гүйцэд боловсрож хөгжиж ингээд зарим нь ихээс гарахтаа гүйцэд байгаагүй системүүд чинь өөрсдөө цаашаа хөгжиж бий болдог учраас мэдээд өвчлөлийн бүтц онцлогуд нь ч гэсэн өөр байна. Жирэмсэлтээр миний одоо өөрийн хувийн туршлагаас нэмээд хэлэх юм бол эхний жирэмсэлтээр миний нэг таньдаг эгч маань надад тийг зөвлөжсэн байхгүй. Хажуу чинь бөмбөг дэлбэрсэн юу ч болоогүй юм шиг тайван байгаараа гэж хэлдэг гэсэн байхгүй. Тэгээ би тэр тухайн үедээ нэг тэгж яг нэг гүн утгыг ойлгоогүй. Тэгээд тэрийгээ би яг 2 дахь хүүхдтэрээ ингээд хэрэгжүүлсэн гэх юм уу ингээд анхаарсан. Тэгэхээр үнэхээр тэр яг тухайн хүүхдийн зан араншин мөн одоо тий бүхэл юмд нөлөөлдөг юм бэлээ. Тэгээ ялангуяа зөвхөн эмэгтэй хүн гэхгүй бас эрэгтэй хүн ч гэсэн те нөгөө жирэмсэн болохоор ингээ гормоны өөрчлөлт явагдахаар эмэгтэй хүний бас айш араншин өөрчлөгдөнө. Янз бүрийн гомдох яах нь амархан. Тийм болохоор эрэгтэй хүн ч гэсэн одоо бас тэрэнд бэлэн байгаад бас арай нэг хүлээцтэй ч гэдэг юм уу те хандаж тэгж хамтын югаар байхгүй зөвхөн эмэгтэй хүн тэр давааг ингэж үүрэх хэрэгтэй юм шиг те эмэгтэй хүн л бие зүг байлгаад тэр еврейчүүдийн нөгөө нэг хүүхдээ өсгөх ном дээр ингээ уншиж байхад тэгж байгаа байхгүй юу. Тэрийг одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн бүр хоёлаа ингэж бэлддэг гэж яахгүй бүр юм ариун ёсол юм шиг тэгж ингэж бэлдүүл өөртөө ч гэсэн ингээд юм баяр баясгалантай тэгээ нөгөө нэг ууралж уцаарч стресстэй ч гэсэн бага. Тэгээ бас нөгөө төрөлтөн дээр одоо хийс үрээр биш өөрөөрөө төрөөрөө аль бол зүгүүл те амраа хайгаад одоо ингээд шипрэж хавлаа төрөх биш өөрөөрөө төрүүл нөгөө нэг хүүхдийн дархлаа гэдэг юм нөгөө нэг яг зөв замаараа ингээд гарахлаар тэр нь маш зөв тогтдог. Хэлж байгаа яг зөв тэрийг бас хэлхийг хүсэж байна л да. Яагаад тэгэхээр мэдээж ингээ гэр бүл болоод тэгээд хүүхд төрүүлж байгаа. Тэгэхээр аль аль нь өөрөөр оролтой байж ч эрүүл сарвал хүүхд төрүүлнэ шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд яг тэр еврейчүүдийн тэр гэр бүлийн хүмүүжил ер нь тэр хүүхдийн хүмүүжил хандж байгаа хандлага бол мэдээж дэлхийд дахинараа тэрийг бол маш их одоо биширж штэ тий яаж тэр еврей хүмүүс хүүхдүүдээ хүмүүжүүлээд яаж өсгөж जैन тэр чинь бол бас авуурч мэдвэштэй юм асар их байгаа. Тэгэхээр нөгөө яг үнэ хүүхд төрөхөөс өмнө мэдээж гэр бүл боллоо залуу ээж аав нар тэгэл эмэгтэй хүмүүс чинь тэр гормоны өөрчлөлт айгүй орно тэгэл амархан гомдоо хуурлах уйлах янз бүрийн байдаг тэр болгонд эрэгтэй хүмүүс тэрийг бас ойлгож тий мэдээж хоёулаа хамтарч ээжл эрүүл хүүхд төрүүлнэ ганцхан хүүхд төрүүлнэ гэдэг чинь их хүний үүрэг биш. Тэгээ сүүлийн үеийн Монголын залуучууд бас тэн дээр арай мэдлэгтэй болсон баг. Тэгээд гэр бүлүүлэлтэндээ их анхаарах хэдэн наснаас эхэлж хүүхд төрүүлвэл зүгээр үү ер нь жирэмсэн багтаа яаж өөрийгөө бэлтгэх үү энэ дээр бол нэлээд бас одоо орчин үеийн залуу ээжүүд бол бас мэдлэгтэй болсон байгаа. Нэг хэсэг одоо нөгөө бидний та нарын үед арай өөр болоо бид нэг шилжилтийн үед бас жоохон хадагдаад социализмын үед ч бас арай өөр байсан баг тийм хүүхдийн ээжүүд ч яг тухайн үед тэгдэг тийм нөгөө тэр үед ээжүүд ингээл ажиллаж явж байгаа төрчихжсэн би ч гэсэн бас ингээл тэгжсэн. Тэгээ тэрнтэй тэрийг одоо эргээд энд ирээд би харж байхад үнэхээр л тэр ээж хүн өөрөөсөө эрүүл сарвал хүүхд төрүүлэх юм бол жирэмсэн үедээ болохгүй тэгэл өстой гэртээ суугаад ажил хийхгүй
мэдээж эрүүл хүүхд төрүүлэхийн тулд өөрийгөө стресс багтай тэгээд байж байгаа төрүүлж штэ. Тэр бол бас л бодууштай юм тий. Одоо орчин цаг үе нөгөө дээр үед байсан цаг үе хоёр өөр болцсон учраас бас тэн дээр нэлээд эцэг эхчүүд бас Монгол хүмүүс гэсэн тэрийг ойлгох хэрэгтэй. Зүгээр ажиллаа хийж гүйж явж байгаа төрчдөг тэр нэг цаг хугацаа чинь өөр болцсон. Одоо энэ нэг стресстэй нийгэмд үнээр стресстэй айгүйх ажил хийж байгаа л ядарч байгаа төрөл тэр хүүхд нөгөө сольдоо өвчтэй, суур өвчтэй төрөө дараа нь тэрийг бас давж туулахад тэр гэр бүлийн одоо эдийн засагт ч юм уу одоо нэлээд их юмнуудад нөлөөлнө шүү дээ. Тэгээ гэр бүл нөгөө доктортой оршин тогтноход ч гэсэн нөлөөлдөг учраас аль аль нь л маш их бодууштай. Ер нь тэгээ аль альных нь л үүрэг оройл их байх хэвээр. Тэгээд яг нөгөө нэг хэсэг чинь бол яг тэр нөгөө чиний хэлсэн кесарево хийгээл тэ халгаа хийгээл төрүүлжүүл амархан гэж боддог. Яг үнэн чанартай бол хүн цаанаасаа нөгөө байглаас нь заяасан юм гэдэг чи өөр байдаг байхгүй тий. Ээж хүнд ч гэсэн дараагийнх нь мэдээж болохгүй яг юм заалт байгаад одоо хүүхдэд ч халдаа ээжт нь ч болохгүй байвал кесарево хийх нь зөв. Зүгээр төрчих боломжтой тийм тохиолдолд кесарево хийхэд бол аль болохоор л тэрнээс татгалзах хэрэгтэй. Тэгээд нөгөө жинхэнэ байгалийнхаа жамаар төрөгдсөн хүүхдүүд ч гэсэндээ төрөгтөө өөрийнхөө дархлааны системд хэрэгтэй нөгөө флоруудыг чинь тий гаваад төрдөг. Тэрийг ч бүр ингээд бас судалгаагаар гаргаад ирсэн байгаа байхгүй. Одоо зүгээр ингээд төрсэн хүүхдүүд тэдний дархлааны систем ямар байна? Нөгөө кесаревээр төрсэн хүүхдүүдийн дархлааны систем ямар байна? Тэгээд тэр хүүхдүүдийн өсөл бодол бас ямар байна? Хоол систем хөгжил ямар байна гэдгийг чинь ингээд судлаад гаргаад ирсэн тийм судалгаа дөнгөж сайхан нэг эдхийн эмчнэрийн юм дээр гарцсан байлээ. Тэгээд тэр бол ингээ айгүй ялгаатай байгаа. Тийм учраас одоо аль болохоор л өөрөөрөө төрөхийг хичээх хэрэгтэй. Мэдээж болохгүй яг эмнэлгийн заалтаар мэдээж хүүхд болохгүй, ээжд нь бас болохгүй тохиолдолд бол кесарево хийх нь мэдээж зөв л дөө. Тэр нэг ямар заалт байгаа. Зүгээр бүгдөө л амархнаа бодоод гэдэг юм уу? За кесарево хийгээл тариагээл өвдөхгүй төрчин гэдэг чинь бас нэг бодлыг өрөөсгөл ойлголт юм байна. Тэгэхээр тэрнийг нөгөө хүн мэдгүйгээсээ болоод бас тэгж байж магадгүй. Тийм учраас аль болохоор л өөрөөрөө төрөхийг зөвлөж байна. Тэгээд төрсний дараа мэдээж яраа хүүхэд их хамгийн гол юм одоо хоолтон дээр нь хоёлаа яриад явъя тий. Тэгэхээр арчилгаа мэдээж масар их чухал үүрэг гүйцэтгэх нь хоолтон дээр бол ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их зөвлөж байгаа сүүлийн үед зөвлөл бол хөхөр хоолт. Тэгээ хөхөр хоолоос илүү хоолт гэж бол багхгүй тий. Мэдээж бас болохгүй тохиолдолд нэмэлт хоолт хичээл өгнө. Орчин үед бол тэгэл тэр бүх төрлийн нэмэлт сүүнүүд нь янз бүрээр гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр сүүгээр хоолсон өөрөөрөө хоолсон хүүхдийн бас дархлааны систем тэгээ ирээдүйд тэр хүүхдийн бас бүр сүүлд одоо ингээд өсөж том болоо тэр зүгээр нөгөө хөхөөрөө хоолсон хүүхдүүд нь бол тийм таргалалт бага байна гэж байгаа байхгүй бас тийм судалгаа гарсан байлээ. Нөгөө нэмэлт хоолоор ч юм уу сүүгээр хоолцсон хүүхдүүд одоо өгжээр хоолсон хүүхдүүд гэдэг юм да. Тэр хүүхдүүдийнх бол таргалах магадлал нь бол айгүй өндөр байна. Инээ тэр хүүхдүүд бол нөгөө таргалтууд нэлээд их тохиолдсон байгаа байхгүй юу? Мэдээж хөхөр сүү, хөхний сүү гэдэг бол ерөөс юугаар ч оруулахгүй одоо дархлааны системийн гал тэр хүүхдийн одоо ерөөсөн бүх юмд дархлааны системийг бараг өвдүүлж өгч байгаа тий. Энэ дотор нь бол ерөөсөө хэрэгтэй бүх юмнууд байгаа шүү дээ. Ерөөсөө юу ч гаднаас орлошгүй тийм их нандин юм байгаа байхгүй хөхний сүү гэдэг чинь. Тийм учраас болохоор л ерөөсөө болж илгүүл эхний 6 сарда хөхний сүүгээрээ одоо хүүхдээ хооллох юм бол хамгийн чухал. Тэгээд 6-аас 7 сартаас нэхлээд айжимдаа хүүхдээ нэмэлт хоолнд оруулах хэрэгтэй. Мэдээж хөхний сүүний нөгөө найрлагч ингээ багасаад авах хэрэгтэй. Хүүхд ч өсөж том болно. Тэгээд нөгөө одоо хэрэгцээтэй зарим минералууд ер нь хөхний сүүний шингэц өөр болоод эхэлждэг. Тэгэхээр нөгөө хүүхэд заавал нэмэлт хоол идэх шаардлагатай болно. Тэгээд ээлжинд мэдээж нөгөө нэмэлт хоолны хажуугаар мэдээж хөхөө өгнө шүү дээ. Тэ чи өөрөө 2 хүүхэд өсгсөн сайн мэдж байгаа бах тий. Мэдээж хөхний сүү хэдүүд татарч ээж өөрөө мэднэ хүүхд хоолноо цэцэхгүй бол энэ 6 эрт биш ер нь 6-аас 7 сар ер нь биднэрт анх
ер нь зааж ахтууд ингээд нэлээд жилийн өмнө 5-6 сар 5 ерөөд нь зарим хүмүүс 5 сартай эхэлдэг хүүхдээсээ л хамаарна л да хүн өөрөө ээж хүн өөрөө мэдрээд миний хүүхд одоо эмгний хөхний сүндээ цадж гэнэ үгүй байна уу тэрнээсээ хамааруулаад зарим 5-тай зарим одоо их хурдцтай өсч байж байгаа хүүхдүүд мэдээж арай эрдэж эхэлдэг юм уу ер нь бол нэг 5-6 сар бол тэгэл нэмэлт хоолндоо оруулж эхлэх хэрэгтэй. Тэгээ нэмэлт хоолыг бол ямар шууд л нөгөө нэг ийм шилтэй хоолнуудаас гэхээсээ өөрсдөө хийгээд хүүхдтэй ээлжинд бол хүүхдүүд чи хийдэггүй шүү дээ. Тэгээ нэг хоолоороо дагнаад нэг сар хэртэй ч юм уу нэг халбах тэгэл нэг баагаар явж идэл чи аяндаа хүүхд ингээл дасаад өөрөө ээж хүн мэдэрнэ шүү дээ. Ямар хэдийн хэмжээний өгвөл миний хүүхд идэж гэн аль нь зүгээр байна, аль нь гидсэнд нь тохирж байна, аль нь болохгүй байна гэдгийг хүн өөрөө мэдрээд тэгээд ер нь нэмэлтээр цаашаа нэмээд нэг нас хэд чинь аяндаа хүүхэд ингээд жижиг нэг настай хүүхдүүд бол баргалж нэлийн нарийн нөгөө махны машинаар машин зүмний жижигсэн юмнуудыг баргалж идээд эхэлдэг штеп. Тэгээд аяндаа нөгөө нэмэлт хоолж идэж нэхэд нөгөө амны хүндийн булчингууд ажиллаж эхэлнэ хүүхэд ажиллах рефлексүүд нь сайжраад ирэнгүүт энэ одоо амны булчингууд ажиллаж эхэлнэ тий. Тэгэнгүүт хүүхдийн бас хөгжилд хэл ярианы хөгжил тэгээд айгүй олон юмнуудаас тархитлагын хөгжил хамгийн гол нь хэл ярианы хөгжилд бол онцгой ач холбогдолтой шүү дээ ажиллах рефлексүүдийг бий болгоно. Тэгэхээр тэгэл хоол гэдэг бол бас л асар том одоо философи юм да тэгээд хүүхдүүдтэй гол нь зөв хооллох гэдэг л тий. Тэгэл нэгээс хоёр нэг нас хүрсэн хүүхдүүд чинь мэдээж аажимдаа өөрсдөө баргалж л ээж авах идэж байгаа хоолыг идэх гээл эхлэн шүү дээ тий хараад тий. Тэгэл тэр үед нь ямар хоолой хөө мэдээж ажиллахад боломжтой жижигнэр багаар өөрөөс одоо ер нь тэгээд орчин үед ч асар их боломжууд бий болсон. Зүгээр миний хэлэх зөвлөгөө бол мэдээж энэ шилтэй хоолнуудтай би бас нөгөө тамд хэлжсэн нэг өөрөө ч бас буруу юм хийжээс өөрөө мэдчихсэн болоо нэлээд тийм болохоор ер нь Монголын нөхцөл шүү дээ би ч өөр Монголд ажиллаад өөрөө бас нэг удаа хүүхдтэй тэр үед энэ шилтэй хоол өгөөд бас хордлогонд оруулж исэн тохиол байгаа байхгүй яа тэр нэг тийм болохоор манад ерөнхийдөө хадгалалт хамгаалалт нь ямар байдаг бол одоо мэдээ сайжирсан л байгаа. Тэр чинь бас 10-20 жилийн өмнөх юм болчих чинь. Тэгээд энэ шилтэй хоолнуудад бол асар их бас сахар агуулгдсан байдаг байна л да. Гिचний нөгөө жимсний нугш гэж байгаа ч гэсэндээ зүгээр нэг ийм би нэлээд ийм хоолнуудыг аваад бас хараад гэж бодлоо ингээл харахад энэ чинь баргалж нөгөө натурал био хүүхдэд зориулсан дөнгөж анхны хоолтноос эхлээл дөнгөж одоо 10 сартаагаас 3 сартай дөнгөж 5 сартаагаас 4 сартаагаас эхлээл өгнө гэж байгаа ийм хоолнууд байгаа байхгүй. Энд тэгтэл нэг ийм шилтэй хоолн дотор л бол нөгөө 4-өөс 5 ийм яотон сахар байдаг шүү дээ. Тийм сахарын хэмжээтэй одоо тийм сахар байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи насар их сахар багууд. Нэг ийм шилтэй хоолн дотор л тийм их сахар байна шүү дээ. Тэгэхээр нөгөө жимсний сахар гэдэг чинь бас л ер нь хортой тэгээд ихтүүлэх юм бол шүдний кариес үүсгэх юм те шүд хорхой туулна. Тийм учраас болж өгвөл миний хэлэх гээд байгаа санаа бол олон юм хүнд хэлжсэнээс ер нь тийм юм байна шүү. Нэг ийм ингээд нэг аюул сайн хоол ингээд жимстэй гэсэн мөртнөөсөө л нэг ийм хоолнд орчин 7 шиг сахар багч шээ те. Тийм энэ чинь аюул 7 шиг йотон гэдэг чинь 160 мг сахар байгаа аахгүй юу? Тийм байж штэ. Тэгэхээр хүмүүс өөрсдөө одоо гэрийн нөхцөл таны гар дээр хамгийн амархан бол нөгөө байдаг зүйл бол төмөс байна. Эсвэл Монгол луун энэ хоёр бол байнга олддог штэ. Тэгэхээр тэгээд хамгийн ихний тэр нэмэлт хоолн бол өөрсдөө нэг жоохон бараг тэн дээр сэрэнгээ илүү хэлэх багтаа чи хоолны илчээс би бол тэр зөвлөгөөг л өгмөрөн ер нь хүн тэр нэмэлт хоолн дээр бол элдв юм битгий өгөөрэй. Одоо тэр ингээл яриад яхан бол зөндөө юм болно. Тэгэхээр ингээд гिचнээ сайн гэж байгаа ч гэсэн яг манад энэ яг үүсд ингээд удаан хадгалаад энийг хадгалахын тулд дотор нь ямар нэгэн хэмжээгээр удаан хадгалах процесс орсон л байгаа шүү дээ тийм зүгээр мэдээ сахар илүү өгөх байна. Тэгэхээр хамгийн амархан хоолт бол мэдээж тэр уламжлалт аргаар гэх юм бол манай монголчууд чинь дээрээс яг хүүхдүүдтэй мандангээ хийгээл өгчсэн нөгөө хоньныхоо сүүлийг хүүлдэг тэрийг бол би ерөөсө буруу гэж үзэхгүй байгаа. Тэр нэстэ баргалж манай хүмүүс тэр омега 3
омега 3 бараг дотор нь байдаг гэдэг үзэл нэг хэсэг яриадсэн шүү дээ. Тэрийг аваад дээрэс нь тэр өг тос нь цэвэр байгаа учраас бараг л илүү гадны юм оруулж өгчээснээс хүүхэд нь тэргээрээ илүү бараг эрүүл хоол болох баг. Тэгээд энэ хоолснаас байгаа өөртөө тохирсон тэр жижигхэн эхний ээлжиндүүд тэр нөгөө нэг хоолнд орж байгаа хүүхдэд их юм мэдэхгүй шүү дээ. Бараг л нэг тал жохон луунг ингэж чанаад юм уу эсвэл жигнээл тэрийгээ сайхан одоо орчин үед чинь бүх юм байдаг болсон миксертэл баг зэрэг тэгээд өгөхөд л бараг чи ямар нэгэн сахар байхгүй илүү хадгалах одоо удаан хадгалах байцаараагүй. Бараг тэр нь илүү зүгээр баг гэж бодно. Тэн дээр чи юу гэж бодож байна? Чи илүү бас үлдээ байгаа. Миний яг өөрийн туршлагаас гэх юм бол би үдчихэж байгаа хүмүүст бол ерөөсөө шилтэй хоол битгий өг гэж зөвлөмөр байна. Аль нь ч битгий өг. Жимснийх ч бай юу гэж дээр нь битсэн. Сахар нэмээгүй одоо нөгөө нэг юм шахтаг байдаг шүү дээ. Юм шахтаг юм иддэг жимснүүд тэрийг ч байсан. Одоо жингээ барихын тулд одоо насан турш хүмүүс ч гэсэн одоо бас тэрийг ингээд цэвшин одоо 100 болох 100-аар гэддэм мэлээ. Тэрэнд асар их сахар агуулгаддаг. Хоёр тэр чинь нөгөө нэг тээвэрлэлт юунд ингээд пластик савд хадгалсан байдаг учраас ямар нэгэн уралд орсон байдаг. Тэр бол үнэхээр би эрүүл хүнс гэж бол хэлэхгүй. Тэгж яхаар зүгээр нэг алим аваад идчих юм уу? Эсвэл хүүхдээ банан аваад нухаад өгд юм уу те? Алимаа нухаад нухш болгоод өгсөн дээр тэгээд миний ажигласнаар одоо энд одоо герман хүүхнүүд бол ихэвчлэн шилтэй ол өгдөг. Тэгэхэд тэр хүүхдүүд үнэхээр бие муутай султаа хараа айгүй их эрт муудж чинь шүдний асуудал их байна. Одоо тэр нөө сахар хийдэг болохоор шүдний асуудлууд амар их. Одоо тэр нөгөө нэг шахтаг энэ одоо жимстэй зүйлөө штэ тий. Тэр чинь одоо энэ хүний гэлтэхгүй хүүхдийн гэлтэхгүй хүний энэ уртх шүдийг эвддэг. Яа тэгвэл одоо яг шүдээрээ ингээд сороод байгаа сахар сороод байгаа учраас энэ уртх шүдийг айгүй их гэмтээдэг. Тийм учраас ер нь бол болж игэл бити хэрэглээрээ манайхан нөгөө сок гэдгээр нь жимс гэдгээр нь айгүй их хэрэглээд нөгөө нэг амин дэв авч ин гэж бодоод идэг. Ер нь болж игэл бити хэрэглээрээ л гэж зөвлөмөр байна. Тэгээ хамгийн их анзаарсан зүйл бол хүүхдээ яг хоолнд оруулахдаа яаж оруулах нь хүүхэд яг тийм хоолнд дуртай болт юм лээ. Та мах гурлаар хоолнд оруулаад байвал мах гурлаа л идэх дуртай болно. Та хүүхдээ ингээд мах гурлынх нь хажуугаар жигэнсэн ногоо нэгийг тавьж өгöd байх юм бол ногоо бариад идэхтэй амар болно. Одоо та юм шилтэй юм ингээд нухацсан зүгээр л амаараа гусуулах хоол авч өгöd байвал дараа нь хүүхдээ ажиллах ямар ч дургүй болно. Жигэнсэн дараа нь та хүүхдээ одоо хэдэн жилийн дараа авахараад ингэж хооллох нь буруу юм байна гэд хоолтыг өөрчлөх гэхээр асар их одоо ингээд бэрхшээл тулгардаг байхгүй. Яа тэгвэл тэр хүүхд анханасаа тийм зүйл идэж өсвөг болохоор тэр ингэж жигэнсэн ногоо идэх бол тэр хүүхд үнэхээр аимшигтай санагддаг байхгүй. Тийм учраас анханасаа хоолнд оруулахдаа ээж хүн одоо бодолтой яг хүүхдээ би одоо яаж өсгөх вэ гэдэг тал дээр анхаарад тэгж хоолнд оруулах хэрэгтэй. Би бас хоёр дахь хүүхдээ энд болохоор мах одоо яг биомах олдоход хэцүү. Ихэнх махнууд одоо нөгөө нэг мас гэж ярьдсан юм ингээд их хэмжээгээр ингээд фермд байж байгаа. Тэгээд их хэмжээгээр тэр фермд малнууд байгаа учраас нөгөө нэг антибиотик шахдаг нөгөө нэг өвчлөл зусахгүй үед. Тэгэхээр маханд нь хүртэл антибиотик байгаа учраас би хүүхдүүдэд тийм юмар одоо ирээдүйд баг хооллосоо гэдэг үүднээс жимс ногоогоор ихвчлэн ер нь эхэлж хоолнд оруулсан. Тэгтээ бол би махыг ингээд хордгоо. Тийм учраас одоо ингээд яг яаж та анханасаа хоолнд оруулна тэр рефлекс нь хүүхдэд одоо цаашдаа ингээд насан туршийн том болсон ч гэсэн тий нөгөө нэг идэх дуртай хоол нь болдог гэж хэлэх юм уу. Тийм болдог л гэж. Тэр би бас тэн дээр яг санал нэгж байна. Яа тэгэхээр яг хүн юу идэж үсэн тий сүүлийн үед ч гэсэн бас тийм нэг юу гараад байгаа шүү дээ. Одоо хүн яг юу идэж үсэн тэрийгэл ер нь идэх хэвээр сүулдэ тий одоо нөө таргалалт илбэн болоод хүн их юм хольж идснээс ч болоод таргалалт үүсээд байна. Тэгээд чи анх ихийн сүүх өгж амлаа дараа нь ямар хоолоор анх амлсан идэж хэлсэн тэр чинь л эргээд хүний ингээд насан туршид дагаад дэмжиж өгөө шүү дээ. Тийм болохоор хэрвээ яг чиний хэлдэг зөвлөдөө ингээд нэг юм шилтэй амархан юм өгвөл би ч өөр хэлсэнтэй ингээд тэр үед ч юм доо мэдгүй бүх юмыг сайн гаднаас ирж байгаа юм бол уны сайн гэдэг ч юм уу мэдээж нэг зарим нэг үед яг хөө ингээд явж байгаа гэр мөрөөсөө хоол яваад ч юм уу нэг одоо бүр нэг болохгүй тохиолдолд нэг юмыг авч яваад ингээд нэг баг зэрэг өгөхөл нэг өөр хэрэг зүгээр өдөр болгон энийг өгнө гэх юм бол тий хүүхдээ
жинхэнэ хүүхдийнхээ өвчний суурийг бэлтэж яана л гэсэн үг. Ийм их сахар, ийм их зүгээр нэг ийм хоолны дотор л 160 мг одоо сахар байж гэн гэж бодохгүй юу тий. Тэгэхээр одоо хэрэглэгдэнтэй сүүлдээ нөгөөдөг чинь тэр нөгөө одоо орчин үед чинь хүүхдүүдийн тархалт ихс болоод тэгээд сахар өвчнгүүд бүр ингээд ийст болоод байна шүү дээ. Тэгээд одоо дээрэс нь нөгөө суугаа хүүхдүүд чинь бараг хөдөлгөөнгөө их сууж जैन. Тэгээд тийм учраас тэр сахарын хэрэгцээг ер нь багаас нь тэр одоо яг ингээд зөв хоолтонд оруулж эхэлж байгаа үедээ л зөв эхэлчих юм бол дараа нь тэр болгоноос урьдчилан сэргийлж болох юм байна. Эхний тэр 3 жил эхний тэр дөнгөж хооллолт шинжилгээнд ерөөс хамгийн чухал юм байна шүү. Тийм учраас одоо гарын дор байгаа мэдээж яс одоо маха Монголд бол одоо мэдээж хөдөө орон нутагт байгаа хүмүүс тэр болгон бас илдүү янз бүр ногоо жимс нь олдохгүй байгаа. Би бол тийг зөвлөмөр санагддгийг бараг л одоо Монголын нөхцөл тэр хаалаас ирсэн хичнээн мянган километр туулаад ирсэн тэр жимс ногоонуудыг хүүхдэд өгжөөснөөс яагаад сүүлийн үед асар их тийм хавдар илдүү өвчнгүүд үүсээд байна. Магадгүй тэр их олон одоо хадгалагдаад нөгөө хадгалах гээд удаан хадгалах гээд илдүү юм бодис шахацсан юмнууд чинь хэлээд байгаа юм шүү. Тийм болохоор Монголынхаа хөрсөнд ургасан одоо яад хөдөөч гэсэн одоо бол олддог болсон баг тий. Луун одоо төмсөө чанаад ингээд жигнүүр дээрээ тавиад нэг ганц ширхэг төмснийг луун ингэж жигнээд тэр чинь нэгээс аягүй жигнэн үчи сайхан болцдог шүү. Тэрийгээ сайхан нухаад хүүхдэд өгөж болохгүй гэж заавал тэр үнтэй алим үнтэй хаанаас ирсэн мэддэхгүй хоол тэр ногоон жимснүүдийг авч хүүхдэд өгжөөснөөс тэгээ мэдээж нөгөө монгол хүмүүс чинь уламжлалт аргаараа би хэлсэн түрүү сүүлээ гөхүүлээд тэр юу гэх юм бол нөгөө бантанга яг уу тий гурил нь одоо янз бүрээр хийгээд хэлж гин гурилаа зүгээр ногооны цутан баг зэргийн юу төмсөө олоод тэгээд тэр заавал ганцхан дан ганц нөгөө гурилаар биш луунга бас ингээ үрээд тэгээд тийм луун гэдэг бантан ч юм уу тийм нэг хийж өгч болно шүү дээ. Ганц дангаар. Одоо яг нэмж хэлэх зүйл гэвэл одоо монголчууд бол дэлхийгээр нэг тархаж амьдарч байгаа шүү дээ тий. Ингээд ногоо сайн гээд ногоондоо ингээд юу ах биш хаана амьдарч байгаасаа л гол нь ингэж шалтгаалж болох хэрэгтэй. Яа тэгвэл энд ногоо жимсээр хоолж болоод байгаа хгүй. Яа тэгвэл бид нар гадаа гараад гарданда хашаандаа ингээд ногоо жимсээ тарьж болж байна. Ингээд энд ногоо жимс айгүй их тэр нь заавал химийн бордоогоор шаардагдаж ирэхгүй өөртөө ингээд манд тавих боломжтой болохоор тэрийгээр хооллол арай биднэрт хор хөнөөл багтаа гэх юм уу тий. Монголд болохоор өөртөө ургуулаагүй ногоо биш бол ер нь бити хэрэглээрэ гэж тэгж гадны ногоонд тэгж дууралт тий. Элдв ховор ногоонд бити дурлаараа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл тэр бол тээвэрлэлтээр маш олон зам дамжихын тулд асар их дээгүүр нь бүрхүүл одоо тэр нөгөө нэг пестицид гэж ярьдаг юм цацгаас өөр арга байдаг байхгүй юу. Яагаад гэвэл тэр чинь бизнес хийж байгаа хүн тэнцээс ашиг олохыг хүсэн шүү дээ. Тийм учраас тэр чинь муудахгүй цаашаа очиж мөнгө олохын тулд дээр нь юм тэгж цацгаас өөр аргагүй. Тийм учраас хөрсөндөө ургасан ногоо жимс одоо юугаа биш л бол мах гурлаа идчихсэн баг үлдээтэй л гэж. Бараг тий. Зөв. Хүүхдтэй яг тэр уламжлалт амьдарчаасаа шалтгаалаад тийм. Амьдарч байгаасаа мэдээж хотод амьдарч байгаа хүмүүс одоо яг бас нөгөө хүмүүс өөрсдөө бас ногоо тарж ургуулад бас олдцсон гайг бол яг Монголын хөрсөн тарьсан тийм ногоо цагаан байгуул мэдээж болохгүй юм байхгүй тий. Хөдөө байгаа хүмүүс тэр болгон тэр олддгоо бол зүгээр л Монгол хүн юу идэж өссөн тэр газар шороон дээр махныхаа хүүхдийнхээ сүүлээ гөхүүлээд тэр тэгээд л хүн болцсон шүү дээ. Тэр ерөөсөө тэр гадаадын юм гэхээр л хамгийн сайн гэж ойлгож болохгүй. Тэрийг жоохон өөр өнцгөөс хараарай зүгээр өөрөөсөө гадаад байж ингээд та нар тэр гадаад байдаг сайхан юм идэгээд байгаа юм шиг. Энд чинь яг үнэхээр өндөө хэлэхэд ингээд хадгалах гэж гिचнэ янз бүрийн холсон байгаа. Тэгээ тээвэрлэх гэж очиж байгаа. Тэр хооронд юу болоод очиж байгааг мэддэггүй учраас мэдхгүй шүү дээ. Тэр тэ мэдээж тэр бизнес хийх мөнгө олох ч хүмүүсийг ч бас хүмүүсийг хэцүү байх. Тэгтэл хүн өөрөөсөө ээж нар өөр хүүхдийнхээ төлөө арай нэг өөр өнцгөөс хараад энэ чинь ийм юм бэ нэр юм би тэр бараг мөнгө төгрөгч баг байгаа. Хэрвээ ийм хоол одоо ямар өнтэй байдаг вэ? Энд 1 евро хэдэн цент хамгийн хямдхан нэг 59 цент буй тэргээ байд юм билээ. Тэгэхээр Монголд хэд болоод очдөг үү те тэр чинь бас л бодоход үнэтэй л тусдаг баг. Тэгэхээр баргалж нэг хагсэл луунга авчаа тэргээр шин зөндөө яа чин махныхаа шүлэнд баргалж тастаа нөгөө ясныхаа шүлэн дотор луунгаан чанаа бантан шиг имрээд бантангаа имрээд тэгээд өгөх юм бол илүү хүүхдэд чинь тижээлтэй бөгөөд бас эрүүл хүнс болох байх л
хэлмээр байна. Тэгээд одоо хоолтон дээр бол яг л ерөөсөө 0-6 сар хүртэл болж өгвөл өөрийнхөө хөхний сүүгээр л хүүхдэд оруулах хэрэгтэй. Тэгхийн бол хүүхд чи эрүүл бойжин тэр хөхний сүүн дотор ч өстой хаанаас ч ирээд болдохгүй маш их хэрэгтэй үнэтэй цэнтэй эрдэс бодисууд тэр хүүхдийн гизийг хамгаалах нөгөө микрофлорууд чинь тэр бифидиум бактерийн, лактобактерийн тэднэр чинь байгаа. Тэрий чинь баргалж энэ нөгөө нэг лактобактерийн чинь баргалж л тэр хиймлэр одоо гаргаж аваад байгаа сүүнүүд чинь баргалж тэр хэмжээний хөхний сүүнд байгаа шиг орлуулж чадахгүй тийм их одоо тийм сайн байгаа байхгүй. Тийм учраас болж өгвөл ерөөсөө л хөхний сүүгээрээ. Тэгэхээр мэдээж хөхний сүүгээ гаргахын тулд хүн ээж хүн бас л нөгөө эргээл төрхийнхөө өмнө хөхөө бэлтэх хэрэгтэй. Тэгэл тэр ингээл зөндөөл юм ярих хэрэгтэй болох байх л да. Тэгэхээр ер нь зүгээр яг хөхний сүүгээр хооллох нь зөв юм аа гэдээ ойлгочих хэрэгтэй. Тэгээд нэмэлт хоолнд оруулахдаа өөртөө байгаа боломжтой байгаа тэр одоо байгаль өөрийнхөө амьдарч байгаа орон нутагтаа тохирсон тэр хоолундаараа л хүүхдээ хоолнд оруулаад мэдээж эхний ээлжинд бол нөгөө хүмүүс айгүйх шантраад идэхгүй байх нөгөөд нь хүүхдээ тэгэл за яха амттай юм нуулгаад өнгөд нөгөө хүүхд чинь мэдээж хүн тэр чинь хүн шүү дээ хүүхд гэдэг чинь амттай байнгут амттай санагдаад нөгөө хоолнд айгүй амтрангууд нь дараагийн удаа нөгөө амттай юм идэх гэж орлоо шүү дээ. Уйл нэг ихгүй. Тэгэхээр чинь анханаас нь тэр нэг тэг амттай ч биш яг лоонгийн нухаш мууш чинь нэг мэдээж энэ хоол шиг амттай байхгүй шүү дээ. Тэгэл эхлээл нэг хэд удаа төргөн нүз ямар ч байсан л өстө гүрийж байгаа гэдэг шиг хүүхдтэй ингээл өгөө сургачих юм бол тэр чинь тэгэл насан туршид тэр хүүхдийнхээ хоолнд эрүүл багтанд л оруулж байгаа хувь нэмэр юм байна гэж л ойлгох юм бол миний бодож байгаагаар хамгийн зөв шийдэл байх гэж бодож байна. Тэгээд тэрийг бас зөв ойлгох хэрэгтэй ээж нар ингээд нэг энэ хоёр ингээд бүх юм мөө энийг ингэж ойлгож болохгүй мэдээж ингээд жоохон том болоод ирэнгүүт нь ийс тийшээ явахд чинь хүнд ингээд дандаа ингээд чанаал яваад хахад хэцүү. Тэгэхээр нэг юм харж байгаад гайгүй сайн гэснээс нь аваад бас баг зэрэг хаяа өгөхөд бол буруу юм байхгүй л дээ. Зүгээр ер нь л болж өгвөл өөрийнхөө хийсэн хоол хүнсээр л хүүхдээ оолох юм бол зүгээр юм шүү л гэдгийг л бас энд хэлмээр байна. Яг зөв. За тэгвэл хоёлоо хүүхдийн асаргааны талаар таны зүгээс одоо зөвлөмөр юм зү. Юу би бол тэгж бодож байна. Ер нь асаргаа гэхээр яраа үед бол дөнгөж төрөөл одоо 28 хоног хүртэл бол тэгэл тэн дээр бол асархаа мэдээж маш чухал тэр хүүхд чинь ингээд шал өөр орчноос гараад ирлээ. Тэгээд тэр дулааны тийм дулаанаа алдах, жингээ алдах тэгэл хүүхд одоо тэрнээс болоод шарлалт их явагддаг тийм. Зарим хүүхдүүдэд шарлалт явагдана. Тэрийг одоо цаг тухайд нь мэдрэх тэр чинь бас асаргаанд орж хүүхдээ яаж асарж байгаагаас хамаарат хөхний сүүгээ хэрвээ сайн хөхүүлээд байх юм бол одоо бас нэг юм гарсан хөхний сүү нэг муу хөхүүлээд ч гэдэг юм шарлалт их явагдаад байна Монголд хүүхдээ эсвэл одоо ньютэй холбоотойгоор шарлалт явагдаад байна. Одоо гадны орчны муу нөлөөгөөс бохир нөрчлөөс болоод тэр шарлалт явагдаад байна уу? Эсвэл тэр ихийн хөхний сүү тийм одоо дээр үед байсан ч юм байхгүй байна уу? Тэгээ тэрнээс болоод бас тэр шарлалт их явагдаад тэрнээсээ болоод шарлалт гэдгийг бол ягаад ч нөгөө мэдрэлийн талаас ингэнгүүтээ би нөгөө арчилгаа тэр өөр юм руу орчлаа зүгээр яг тэрийг би хэлье гэж бодож байсан. Тэгэхээр шарлалт бол удах юм бол бас хамгийн аюултай. Яа тэгэхээр энэ хамгийн их тарих толгой гэмтээгээд тэгээд нөгөө хүүхд чинь сүүлдээ шарлалтаас болсон одоо хоцрогдол те сүүлдээ хэл ярианы хоцрогдол ч юм уу ерөөдөө нөгөө тахир дутуу болох жоохон оюуны хомсдолтой болох ч юм уу янз бүрийн тийм асуудлууд бас гаргаж болох одоо энцефалопати гэдэг тийм болох магадaltaй байхгүй. Ер нь бол тийм учраас тэр шарлалтыг удааж ерөөсөө болохгүй. Аль болж өгвөл тэгээд нөгөө шарлалт удаа явагдаад 7-8 сар мар одоо сар бол ерөөсөө болгож болохгүй. Ер нь тэгээд 7 хоноод яхан бол өөрхийн эмчтэр очиод бас үзүүлээд яах вэ маш их зөвлөгөө авч зөв одоо тэн дээр бас их маш их анхаарах хэрэгтэй ээжүүд. Тэрнээс болоод тэгээд ингээд насан туршдаа бас өвчтэй болоод үлдэх тохиолдлууд байна шүү дээ. Тийм учраас энэ дээр их анхаарах хэрэгтэй л би бас энэ ээжнэрт хэлмээр энэ шарлалтыг зүгээр өнгөрөөж болохгүй. Хөхний сүүгээ маш сайн өгөх хэрэгтэй. Ер нь хөхөөрөө хооллох тийм техникийн уургаас нь хоолоод өгөх хэрэгтэй. Арчилгаан дээр гэхээр
Одоо арьс гэдэг ч юм бол тэр хүүхдийн яраа арьс гэдэг бол маш эмзэг. Тийм. Ерөөсөө л онхорхой хүүхдэд одоо бараг л арьсаараа амьсгалж байгаа шүү дээ. Тэр хүүхд чинь арьсаараа асрыг дулаан алдна, арьсаараа гадны бүх хэмээгт чинь гүйцэд нөгөө барьер гүйцэд хамгаалах систем үүсэг байгаа учраас бүх хэмээг бараг арьсаараа аавна. Тийм учраас арьс арчилгаа бол маш их чухал. Тэгээд одоо уламжлалт аргаараа эмэгтэй эрэгтэй хүүхд байвал бас ингээд өөр арчлан арьсан эмэгтэй хүүхдүүд амархан нурдаг тий. Тэр бидлэг эрхтний цэвэрлэх тэрэн дээр одоо байн гусаар цэвэрлээд авахгүй Монгол аргаараа монголчууд чинь дээр үед ерөнхийдөө бор цайгаараа жоохон угаагаад ч юм уу ингээл арьсан аль болохоор нөгөө хөрсжүүлээ гэл тиймэрхүү аргууд хэрэгэлдэг байсан шүү дээ. Одоо тэр бол нэг их буруу биш баг. Би бол тэрийг тэгж бодож байгаа. Яа тэгэхээр орчин үе мэдээж өөр болсон асар их олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ хүүхд бол мэдээж арьсаараа амьсгалдаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Арьс нь нөгөө ингээд битүү янз бүрийн тос болохгүй юмнууд үрхэх юм бол хүүхдэд амьсгалж чадахгүй. Нэг усны тэгээд нөгөө арьс чинь бохирдно. чинь тэгэл өвчин үүсвэр болно шүү дээ. Тийм учраас аль болохоор мэдээж одоо маш их олон төрлийн тоснууд байгаа. Одоо яг ямар тоснууд ямар байдалтай байдгийг би бол сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр болж өгвөл ер нь яг био гэж байгаа тий байгалийн гаралтай тоснуудаа нөгөө Монгол аргаар сүүлийн тосоо бид нэг түрхдэг байсан шүү дээ. Тэгэхээр тэр сүүлэн дээр тосыг түрхэн гэхээр бүх биеийг ялгадаж түрхийг хэлж байгаа биш. Хаан түрхүү гэдгийг бас мэдээж түрх хэрэгтэй. Яг зөв. Одоо гарын алга ч юм уу энэ миний яжсан ингээд нэг өчхний ардлаар жоохон түрхээд ч юм уу нэг юу гадаг газруудаар ингээд настай хүмүүс нэг ч хөлний уурлын ингээд их юм бол хүүхдээ хөл даа нөгөө амьсгалахгүйгээс болоод ингээд ус нь гоожоод ингээд даарад идэг гэд. Тэгэхээр тэн дээр бас айгүй зөв арчлах хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээд өөр юу хэлхий гэж бодож байлаа. Чиний сэлингээ бас айгүй нөгөө сайхнаас хүүхдүүд нэг жоохон байгаа учраас бас нэлээд сайн туршлагатай байгаа тий. Миний би бас нэлээд хэдэн зүйл мартаж тэгтээ одоо миний санджаагаар бол усанд оруулахдаа би ерөөсөө шампунь хэрэглэдэг байсан. Нөгөө нэг сүүгээс хааж тавьчвал одоо нэг 100 мл 150 мл байных ус руу хийгээл тэгээ усанд оруулчихсан. Тэгээд тосоор бол би нэг тэгж биеийн тосож яваад байсан. Хаяа нэг одоо ядрахаад байгаа мó мэддэгдэн штэ нэг жоохон муу унтдаг байдаг юм уу. Тэр үед нь жоохон бол сүүлний тос эднэрээ нөгөө хүл гар ингээд нурууг нь бол хилж өгөөд байдаг гэсэн. Эсвэл нөгөө наран дээгтэй. Түүнээс бол нэг тэгж бүр ингээд усанд оруулсан болгоныхоо дараа тослоод байдаг байсан. Тэгээ нөгөө нэг хүүхдийн чи арьсаас нөгөө нэг өөрийн тослог гэж байгаа шүү дээ. Тэрийг ингээд элдв ингээд хүчтэй шампуноор ингээд угааж яхахаас бас татгалцдаг байсан. Тийм дэч одоо манай хүүхдийн арьс үнэхээр гоё гэж хүүхдийн эмч хүрэлтэгдэг байхгүй ямар гоё арьстай ингээд. Тэгээд тэрэн дээр хэлэх зүйл тийм байна. Тэгээ бас нэг арчилгаан дээр гэх юм бол ээж хүмүүс бас өөрөө 50 байх хэрэгтэй болов уу гэж боддیں۔ Нөгөө нэг жоохон ингээл бүкс нь улаагаал ингээл жоохон нэг өөрчлөлт гарангуул ингээл сандраал эмчдэр очивол эсвэл бол нөгөө нэг чатаар бичээл одоо манай хүүхд инглээ гэл те. Тэхгүй ингээд жоохон ажиглаад юунаас болж ийна хоолноосоо болж ийна хамгийн нөгөө нэг бүкс улаадаг шалтгаан юу гэхээр нөгөө нэг нойтон салфитдаг. Нойтон салфитдаг дээр бүкс улаахын хамгийн гол шалтгаан байдаг. Тэрэнд айгүй их алкогол ямар өмөртүүлэгч янз бүрийн агуулгаддаг. Тэрнгээр би ерөөсөө арчдаггүй. Нөгөө нэг ингээд усанд жоохон юм төсвөртэй нөгөө нэг хуураар салфитдаг байдаг шүү дээ. Зүгээр аяганд усж тавьчаал нөгөө нэг авахгүй жоохон хэцүү зүйлийн тэрнгээр хуураар салфиткаар норгож байгаа арчаад авчдаг. Тэрөөсөө бүкс улаалт одоо тэр ингээд нууралт гэдэг зүйл бэдгүй байсан. Тэгээ миний нэг дүрхдэг тос болохоор эндний Веледа гэдэг нэг юм цагаан ийм цэцэгнээс гаргаж авдаг. Тэрийг би ингээд нурах гад байвал жоохон дүрхчдэг. Эсвэл бол хаяа хөхний сүгөө дүрхчдэг. Тийм л юм дүрхдэг гэсэн. Өөр нэг тэгэж хитрхи орлон юм гэж хойлохгүйгээр дараа нэг учрыг олоход ч гэсэн бас амар нөгөө юунаас болоод байна гэдгийг яахаа. Тэгээд би яг би ер нь яг чамтай санал нийлж байна. Ер нь те болж өгвөл тэр олон янзын тос кремнүүдийг ер нь хэрэглэхгүй байх нь зөв. Ер нь тэрнээс чинь болж бас арьс бохирдоод тэгээд
янз бүрийн юмнууд гарна шүү дээ. Хөхний сүв яг тэр бол Монгол хүмүүс чинь ерөөсөө миний мэдхийн л ерөн дээр үеэсээ ингээл цааш нь уламжлагдаад ээждэлсээ хөхнийхөө сүүг саагаад ямар нэгэн идээтэй ч юм уу ямар нэгэн борцсон байвал хөхний сүүгээр арчиж хөхний сүүгээ тусаагаатай хөхний сүүгээр арчил гэдэг байсан шүү дээ. Хөхний сүүнд ч ерөөсөө бүх одоо нэр тэр хөхний сүү шиг агуу юм байхгүй. Тэн дотор одоо бүх л хүмүүний тэр хүүхдээ арьсанд хэрэгтэй, биед нь хэрэгтэй бүх зүйлс байгаа учраас тэгээд минерал бодиснууд бүх юм одоо иммуноглобулин гэдэг тэд тэр одоо ингэ байдаг учраас тэрийг бол өөр хаанаас ч авахгүй тэр хөхний сүүнээс тийм учраас тэр хөхний сүү бол чиний хэлж байгаагаар би бас тэрийг зөвлөж чинь яг ингээд хөхний сүүгээрээ ямар нэгэн жоохон идээтэй зүйл гарсан байвал тэрийг ингээд хөхний сүүгээр арччихад л баг алга болчдөг шүү дээ. Дээжийн тавьчихад л байхгүй болчдөг. Тэгээд яг тэр нуралтан дээр чиний хэлж байгаа зөв одоо тэр нойтон сульфатыг бол яг ерөөсөө яг одоо гол тэр нуралтыг үүсгэх баргалж тэр улаалтыг үүсгэж байгаа хүүхдийн тэр юунаас гадна одоо шээс ч юм уу шээсэндээ жоохон шээс нь ямар нэгэн жоохон өвтгөн гарсан тохиолдол ч юм уу эсвэл одоо баас нь бас арай жоохон хоруу чанартай гарсан байгаад тэгээ бүксэн улаахаас илүү баргалж тэр хэрглэж байгаа тэр нойтон сульфатыг чинь хүүхдээ арсыг чинь гэмтээж байгаа. Тийм учраас болж өгвөл ер нь энгийн баг тусмаа чиний тэг чи энгийн хичээл хүндтэй өөр ерөөсөө бид нар чинь байгалийн амьтан учраас энгийн баг тусмаа л тэр хүүхд ч бай том хүн ч бай илүү хүрдэм байна л та. Тэгэхээр горон доорох тэр үнэтэй сульфатыг мэдээж би тэрийг өгөөсөхгүй мэдээж хүн ингээд аянд замд явж байхад ч юм уу гадагшаа дотгошоо өөр газар явж байх тохиолдолд мэдээж аваа явж байхад бол болохгүй юм байхгүй тий. Гэртээ байгаад эхний нэг одоо сарууд ч ихэнхдээ гэртээ байдаг шүү дээ. Тэр үедээ бол болж өгвөл тэр химийн гаралтай алчууруудыг хэрэглэснээс арай тэр зузаахан нэг юм юунууд одоо сульфатгнууд байдаг шүү дээ. Тэр нэг ингээд хурдан усанд оронгуудаа байх болчтой. Тиймэрхүү сульфатгнуудаас гарчих юм бол илүү арьсанд сайн. Тэгээд усанд оруулахдаа ч гэсэндээ олон төрлийн бодис орсон, олон төрлийн одоо химийн нэгдэлтэй тийм юмд оруулснаас баргалж хар цайндаа оруулах юм бол Монгол хүмүүс хар цайндаа хүүхдээ оруулаад болоо л гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь муу юм бах уу? Тэнд ерөөсөө муу юм байхгүй гэж би бодож байна. Тэний бас санаанд орсон зүйл сая санаанд орлоо. Айгүй гадаа гарч байгаараа тэгээд алах айгүй жохол хоёуланд нь давуу талтай. Нэг няраа хүүхдэд өөрт нь ингээ тустай одоо энэ нөгөө уушигны өвчин ямар нэгэн өвчин яадаг шүү дээ. Тэр чинь хүүхдэд амьсгалах тусмаа ингээ уушгаа ингээд бас тасалжуулж идэг гэх юм уу тий. Тэгээ хоёрт бас нөгөө нэг эмэгтэй хүн ингээд төрсний дараа алхаад ахлаар сав ус айгүй агшиж нөгөө дотоод өөх алга болдог байхгүй. Тэгээ маш хурдан гизэхгүй болно. Би бол зовоо өвлгөө ингээл хүүхдийнхаа тэргийг түрэл алхацдаг гэсэн. Тэгээд зундын үйлрэлд дулаан болохоор хүүхдээ болж өгвөл хөл нүцгэн аягуулсан явуулаарай. Тэр илсэн дээр, өвсөн дээр, шорон дээр юу гэдгийг те хүүхдийн улны ингээд мэдрэлийн зэхнүүдийг чочроож өгсөн тэр дархлаанд маш чухал. Тэрийг бас хэлмээр санагдлаа. Энэ дээр би яг хэлье гэж бодож байна л да нөгөө ээж яг Монголын нөхцөлийг бас харж үзэх хэрэгтэй. Монголд яг одоо нөгөө хүүхдийнхээ тэргийг түрээд ингээд явах нөхцөл нь яг хөдөө зүгээр гайгүй байдаг байх. Ерөнхийдөө боломж байвал те энийг нэвтрүүлэг хэрвээ өөр хөдөө байгаа хүмүүс үзэж байгаа бол ер нь тэгээ маш их одоо цаг агаарын нөхцлөөс мэдээж хамаарна л да. Өвлийн цагт бол мэдээж тэгээ явах манай цаг уурчин хэцүү учраас хэцүү. Зөний уйлралд бол мэдээж болж өгвөл хүүхдээ наран сайн гаргах хэрэгтэй. Арсыг тодорхой хугацаанд те мэдээж нөгөө 10-аас 11 цагийн наранд хүүхдээ ингээд шарах юм бол чинь авах хэрэгтэй нөгөө витамин D-г нарнаас авна шүү дээ. Бидний гол хамгийн гол одоо юм чинь нөгөө сулдаа өвчнийг түрүү ярьсан сулдаа өвчин чи яагаад үүсэж байгаа гэхээр нөгөө витамин D-гийн дутагдлаас чинь болоод үүсэж байгаа. Витамин D-г мэдээж төрөөд нөгөө ууж байгаа. Гисэн ч гэсэндээ тэр ууж байгаа витамин D чинь тэр болгон нөгөө арьсаар авдаг нарны витамин D шиг одоо гүйцэд үйлчилж чадахгүйгээс болоод хүүхдүүд чинь сулдаа өвч үүсээд нөгөө ясн моригаад тэгээд архид үүсэж байгаа шүү дээ. Тийм учраас болж их юм бол тэр агаар гэдэг чинь нөгөө агарын цэвэр агаарт хүүхдээ гаргана гэдэг бол маш чухал. Тэгээд 10-аас 11 цагийн наранд хүүхдээ сайхан наранд
шарах юм бол тий цонхны нарандаа ч юм уу одоо болж өгвөл 100 болоо өөр хэрэгэлдэ ингээд өвөл мөвлөө үйлрэлд бол бас манай нөхцөл хэцүү учраас яг цонхныхаа Монголд ч юм бол нар бол хизээч л байна шүү дээ. Тэгэхээр нэг тедэрхэн тодорхой хугацаанд хүүхдээ наранд бас хүүхдийнхээ арьсыг сайхан шарж өгөөд тэгэх юм бол хүүхдийн дархлааны систем тэгээд тэр суурь өвчнгүүдийг үүсгэхээс бол мэдээж урьдчилан сэргийлнэ. Зуны цагт тэр хөлн нүцгэн явуулах гэдэг дээр би бас аягүй санал нэгтэй байна. Яа тэгэхээр хүүхдийн хөлний булчин одоо ингээ ерөнхийдөө хөлжин ингээд ийм булчингийн хөгжил тэгээд тэр нөгөө хүүхдийн дотоод ер нь нөгөө дархлааны систем хөгжихэд ч гэсэндээ маш сайн. Тэгээд тэр мэдрэх үед тийм мэдрэх хүүхд мэдэрч юусэн тэр хөлний ингээд өмдөр гიშгэд ямар байна тэрийг ингээд мэдэрэн тэрчинс нэг мэдрэлийн системийг бас хөгжүүлж өгч шүү дээ. Тийм болж өгвөл одоо зуны цагт хүүхдээ газар хөлн нүцгэн явуулах юм бол мэдээж хамгийн сайн тэр газар дэлхийгээс авах энерги гэл одоо ярих юм бол тэгэл зөндөө юм болоод явчих. Зүгээр эрүүл мэндэ бодох юм бол тэрэн шиг хэрэгтэй юм байхгүй. Тэгээд тэр ээж мэдээж хүүхдтэйгээ болж өгөөд маш их салхинд гарах нь тодорхой хугацаанд гарч алхах нь одоо боломж нь байвал гарч алхах хэрэгтэй. Тэгээд манай нөхцөл нэг зөвлөх юм гэр бүл төлөвлөлт хүүхдэд төлөвлөөд 4 сар төрүүлэх юм бол та 6 сар хүртэл гадаа гарах боломжтой байхгүй юу? Тэн дээр бас зуны хүүхдүүд, намрын хүүхдүүд, хаврын хүүхдүүд чинь айгүй гоё ингээд 100 амар олонгууд айгүй тий хүүхдүүд нь айгүй гоё торинцсан тэгээ эрүүл зун зөндөө олон витамин аваад сайхан болцсон байж тэгээд өвөл дажрахгүй өвлийн өвдөндөө одоо зөв байжээд эрүүл байж явж штэ. Тэгэхээр тэр яг өнөө бас тэрийг бас бодвол хэрэгтэй юм нөхөө. Хэдэн үед хүүхдээ гаргахаа гэдэг. Тэн дээр бас айгүй сайн бодох хэрэгтэй. Тэгээд арьс арчилгаан дээр бас их анхаарах хэрэгтэй. Тэгээ хүүхдээ нөгөө амны хүндийн арчилгаа гэх юм бол асар их юм бас яриад явах юм байна. Амны хүндийн ариун цэвэр гэдэг бол бас чухал шүү дээ. Ерөөсөө багаас нь нэхэд дөнгөж одоо энэ жил ингээл нөгөө няраа уйс нэглээд ээж нарт ингээд амны хүндийг цэвэрлэх хүүхдээ яаж хүүхдийнхээ одоо бойлыг массажлж өгөөд чи одоо массажлаад бэлдээд ингээ бүр нэг сартаагаас нэглээд ингээд амны хүндийг нь цэвэрлээд массажлаад явчихж байгаа. Тэнгүүд нөгөө шүд ургалтанд нь нөлөөлөд бас тэр бойлч нэгээ бэлтгэгдсэн байна. Тэгээд аяндаа нөгөө тийм рефлекс өдр хүүхдэд ингээд байнга ээж ингээд гараа нэг жижиг юм бэлэн шиг байдаг шүү дээ. Тэргээр нь ингээд массаж хийж өгвөл орой болгоно нөгөө ийм амын угааж өгвөл гэрхний хүйс өгөө хүүж байгаа ч гэсэн дээр амын угааж байгаа юм шиг нөгөөдгөрөө сайхан массажлж өгвөл ингээд ахаар чинь аяндаа нөгөө шүд гарахад ч гэсэн сайнаар нөлөөлнө. Ирээдүйд нөгөө хүүхд бас шүдөө угааж сурахад ч гэсэн нөлөөлнө. Тийм учраас уул нь тэн дээр бас тодорхой хэмжээний юм дараа хэлбэл зааж өгч болох юм. Манайд бол тэр аягүй сайн манай энэ нөгөө миний ажилтны юуны шүдний тэр тасаг бол маш сайн байдаг байхгүй. Тийм учраас ер нь одоо шүдэн гимтсэн хүүхдүүд ховор шүү. Тэгээ арчилгаа гэдэг дээр бас хамны хүндий чинь чухал болно. Тэгээ хүүхдээ яаж хэвтүүлэх вэ? Хүүхдээ тэрнээс чинь бас хамгаарна. Хүүхдийн толгой ингээд артал нь ингээд далицсан байдаг тий. Эсвэл нэг тал руугаа далицсан ингээд байнга нэг тийш нь харуулж хөвцснээс болоод нөгөө арт дагзаараа юу болцсон хавтгаа болцсон ч юм уу. Энэ чинь бас л арчилгаанд орно шүү дээ. Ер нь бол болтой хүүхдээ яаж байрлуулсан самаараа яаж тавьж яах ингээд болж өгвөл хөвүүлчээд хүүхдээ дандаа нэг талаар нь хэвтүүлээд харуулаад авах биш ингээд болж өгвөл толгойг нь аль тал руу нь харуулах уу ээлжилж харуулах ч юм уу тий тэр чинь бас чухал. Тэгээд хүүхдүүдтэй мэдээж арчилгаа гэхээр хөдөлгөөний дэмжиж өгөх тэгэл тасгалууд бас хүүхдүүдтэй өөрсдөө тий тэрийг бас зааж өгч болох юм ингээд нөгөө толгой булчингийн аль тал руу нь харуулад ямар тасгалууд хийх үү өдөрт нэг буруу удаа ч юм уу хүүхдийнхээ гар хөлийг бас хөдлөгдөг тий бас л арчилгаанд орно шүү дээ хүүхдээ яаж арчилж जैन тэгээд өөр амны хүндийн ариун цэвэр гэдэг бол бас нэлээд чухал юм шүү. Тэн дээр бас зүгээр тодорхой хэмжээгээр дараа нь хэлж өгч болох уу. Тэгээд хоёулаа дараа нь тусдаа нэг амны хүндий тэгээд хөдөлгөөний талаар арчилгаа тэгээд мэдээж зөв нөгөө ардчилгаа гэж ярихаар чинь хувцлалт улиралдаа тохируулсан хувцлал тэгээ үлгийдхөө зүгээр шууд хөц өмсөхөө гэл ингээл зөндөө юм болох байх л да тэр хувцас тохиолдог.
ороод явчихна баг гэж би бодож байна. Чихвчнээс ихсүүлээл те. Ямар чихвч? Амар чихвч хэрэглэхөө тэр чихвч одоо энэ бас л тэгэл тэрийг ингээд амраа бодвол чихвч болж өгвөл нөгөө зүгээр дээр үеийнхаараа чихвч зүгээр даавуугаараа хэрэглэхүү тэр гэдэг чинь бас учир начиртай тэгээ хідүүд хөвгтэй одоо ардчилгаа унтуулах тэр нөгөө хөөсний дараагаар хэдийн хэмжээтэй хөвгтэй босоо байдал байлгаж хэвдүүлэх үү ингээл гар зөндөө юм ярих бах тий. Би бол тэгж ардчилгаан дээр одоо хоол хүнсний чинь бит хоёр ярьсан. Тэгээд ардчилгаа дээр бол ингээд нэлээд их том сэдв учраас болж өгвөл мэдээж арьсан дээр хамгийн гол ээж аав нар олон юм яргаар хүний бас ингээд төөрөлдөж модгүй хамгийн гол юм бол арьс гэдэг бол хүүхд арьсаараа амьсгалдаг. Энийг сайн ойлгоод авчих хэрэгтэй. Тэгээд маш их олон төрлийн юм хэрэглэх хэрэггүй. Арьс бол ерөөс хамгийн эмзэг хэрвээ буруу арьсыг чинь арчилгал юм бол тэгэл арьсны өвчнгүүд үүснэ. Нөгөө хашилчин үүснэ. Ингээд зөндөө олон өвчнүүд үүсэх магадaltaй учраас болж өгвөл олон юм хэрэглэхгүй олон химийн юм орсон одоо крем одоо юу байна хэрэглэхгүйгээр зүгээр л Монгол мэдээж хэрэглэж болон тэрийг ерөөсөө үүсгэж байгаа биш зүгээр яг одоо Монгол уламжлалаад ирсэн аргууд зөндөө байгаа шүү. Тэд нар бол хизээч тий буруу юм бол баахгүй нөгөө хар цагаараа угаагаад хар цандаа хаяа оруулаад нэг өдөр нусанд оруулдаг бол зүгээр дараа өдөр нь цэвэр хар цагаар зөвхөн байнга ингэж арьсаа угаад авахгүй зөвхөн бүсийг угаачаад тий тэгээд авж үлдэх юм бол ээж нарт тэр нойтон сульфидийг байнга хэрэглэхгүй болж өгвөл өөрөөсөө аль гарын энгийн доор тэгээд сульфид нэг даавн сульфид жоохон тэр нэлээ удаа жоохон бэх гэдэг юм уу тэр сульфид гэнүүдийг аваад хуурай сульфид гэнүүдийг аваад усандаа хэрэглээд тэгээд хэрэглэх юм бол илүү арьсанд сайн тэгээд арьсыг тэгж хамаагүй бүх одоо ямар ч мэдэхгүй тоснуудаар ингээд арьсын битүү ингэж арьсын тослох нь бол буруу юм шүү гэдгийг л тэгж тэн дээр л их анхаараасаа гэж бодож байна. Тэгээ амны хөндий ариун цэврээ бас их анхаарах хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлээд бас нөгөө шууд хөвөлжөнгүүтээ тавихгүй орон дээр очиж тавьж юусоо болохгүй болж өгвөл жоохон одоо хийтэй их залгидсан жоо юм хийг нь гаргаад нэг 10-аас 15 минут өөр дээр авч байлгаж байгаа. Тэгээд тавих хэрэгтэй. Тэгээ хүүхдийн байрлалыг одоо нэг тал руу харуулж байнга унтуулахгүй болж өгвөл сэл танаа сольж хэвтүүл байрлуулах нь бол бас толгойн хэлбэрт нөлөөлнө. Тэгээд бас буруу хэвтэлтээс болоод хүүхдийн нугас нуруунд юм блокууд үүсээ тэрнээсээ болоод хүүхэд уйлдаг тийм юмс байгаа. Тэгээд энэ дээр нөгөө ярьсан чинь нөгөө одоо манад бас ярьдаг болсон байж магадгүй эдгээр чинь нөгөө нэг 3 сарын хүүхдийн гидсэн өвдөлтгээд байдаг шүү дээ нөгөө уйлдаг. Тэрийн дээр бас анхаарах хэрэгтэй тий. Тэр чинь яг байдаг л юм. Тэгээд тэр зөвхөн яг гидсний тэр фиднесээ болоод уйлаад байна уу эсвэл өөр юм байнаас уйлж гинэ үү гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд л нөгөө хүүхдээ уйлж гингүүд нь мэдээж хүүхд юм чинь уйлж ээж нөгөө шиг тэлэн уйлж ээж бас тэр хүн чинь өсөж том болно шүү дээ. Уйлна гэдэг чинь бас л нэг тэр хүүхдийг энэ хорвоод ирээд одоо хийж байгаа бас л нэг том үйлдэл тий. Тэгэхээр тэгээд яг хөө ээж хүмүүс өөрөө мэдэх байх. Яг энэ юунаас болоод уйлаад байна. Яаж ийм гэдгийг мэдрэх байх. Тэгэхээр хүүхдтэйгээ нөгөө цаг гаргаж тэрийг мэдэрхэл чухал юм байл л дээ. Тэгээд залуу ээж нар бас тэр болгон нөгөө айцсаасаа болоод одоо нөгөөдгөө ялгаж чадахгүй дандаа би ч бас тэгж л байсан баг тухайн үед өөр юмж байлаа гэсэндээ хүүхдээ уйлахаар ч хүн айдаг сандраал бүгдөө тий. Тэгэхээр аль болохоор 50 байх хэрэгтэй юм байл шүү. Тэрийг тэгээд бас ээж нар мэдээд болж өгвөл өөрөө 50 байх юм бол хүүхэд нь бас 50 байдаг. Тэрийг ер нь бас санахад илүүдэхгүй байх гэж бодож байна тий. Өөр одоо юу тэгээд яриад байх юм бол зөндөө л олон юмнууд гарч ирэх байх л та. Зүгээр энийг нөгөө нэг айхтар яг нэг эмнэлгийн талаас нь эм одоо энэ өвчин ингэн гэдэг талаас нь хоёлаа яриаггүй зүгээр ерөнхийд нь хүмүүс ийм энгийн зүгээр байдаг юмнуудыг мэдээд авчих юм. Тэр талаас нь тий. Бүх хүмүүс л ээж болцсон байгаа.
тэгээ бол нэмэлтийн хүн болгон гэхдээ нэг жижигхэн юмнуудыг заримдаа хүн мартчихдаг шүү дээ. Тэгээд за бүх сайн гэсэн болгоныг л ингээд авч хэрэглэхээс илүү өөрөд чинь юу илүү зүгээр санагдаж байна. Яг өөртөө байгаа тэр боломжоор заавал тэр үнэтэй юм хэрэглэсэн бахаараа сайн байхгүй. Хүн яг зүгээр байгаа өөрөө тариад ургуулсан төмсөө ч юм уу луунга ч юм уу хүүхдтэй хоол хийгээд өгөх юм бол хамгийн эрүүл юм шүү гэдгийг л хамгийн гол нь ойлгосоо л гэж бодож байна. Энэ нь бол заавал үнэтэй хоол авч хэрэглэснээр хүүхд чинь мундаг сайн болохгүй, эрүүл байхгүй, харин ч бараг өвчтэй одоо гэж цододны өвчтэй ч юм уу болох магадaltaй байдаг учраас тэрэн дээр л их одоо тэр очих мессеж нь энэ багасаа л гэж бодож байна. Энэ чи тэр ярьж байгаа гол юм нөгөө би одоо ингээд сүлдээ өвчнгүүдийг хүн болгон мэдчихэж байгаа. За тэгээ витаминдээ өгнө энэ гэдгээсээ илүү ер нь хамгийн гол миний өгөх гээд байгаа энэ удаа би зүгээр тэгжил бодсон хооллолт гэдэг ч юм бол ерөөсөө хөхний сүүнээс илүү юм байхгүй. Тийм учраас 0-6 сартаад нь болж өгвөл хөхний сүүгээр хооллоорой. Тэгээд цаашаага мэдээж 1-2 нас хүртэл хөвөлдөг хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг буруусгахаар байхгүй. Хөвөлөөл хөхөлөө хажуугаар нь мэдээж нэмэлт хоолоо өгөх хэрэгтэй. Нэмэлт хоолоо өгөхдөө зөв хоол одоо аль болохоор элдв химийн бодис ороогүй өөрийнхөө гараар хийгээд өгөх юм бол эрүүл юм шүү. Тэгээд энэ бол нэг тодорхой хугацаанд л явагдах үзэгдэлтэй. Тэгэл нэг 2 нас 1 нас хүрэхээр хүүхдүүд чинь мэдээж хийж байгаа хоолноос чинь гэр бүлээрээ хийж байгаа хоолноос эхлээл идээд эхлэв шүү дээ. Тэгэхээр тэрийг эхлээд зөв бэлдээд өгчих юм бол цаашдаа та өөрөө болон гэр бүлийнхэн чинь ер нь хүүхдтэй масар их том хөрөнгө оруулалт хийж гал гэсэн үг. Тэ дараа нь ямар нэгэн буруу хооллоод тэрийгэ дараа нь засна гэдэг хэцүү шүү дээ. Тэр нэг хүний үнд орцсон анх л юу идэж өссөн тэргээрээ л хүн чинь бас явах гээд байдаг. Сая одоо ярьж хаад надад санаанд орсон зүйл дээр асаргаан дээр тэр нөгөө нэг 3 сарын гиз дүүрэлт гэдэг дээр бас нөгөө ээж хүн өөрөө юу идэж байгаас болж бас тэр хүүхдэд шууд нөлөөлдөг. Одоо ээж хүн өөрөө гиз дүүрэхээр ногоо идвэл те одоо гиз дүүрэхээр түүхийн ногоо айгүй их гиз дүүрдэг. Нөгөө нэг муу гэж байгаа юм биш нөгөө нэг хүний гидсэнд одоо тэр нөгөө ашигтай бактери орохоор бас ингээд өөрөө тэлдэг. Тийм учраас гиз дүүрэх ингээд яах асуудал үүсдэг. Тийм учраас нөгөө хүүхд ч гэсэн одоо бас хоол боловсруулах систем бүрэн явагдаагүй учраас тэр эхний 3 сард бас ингээд ажиллагаа явагддаг. Тэр үед нөгөө нэг жоохон туслаа тэр хийг нь гаргаж өгөх үүднээс нөгөө нэг халуун жин тавиул нэлээд сайн бас гидсний дүүрэлт багасгадаг. Массажнууд бас байдаг. Тэгээ нуруунд дээр нь бас жоохон ил зүйл яадаг. Тэгэж гидсний дүүрэлтийг ингээд гадагшлуулах замаар тэр бол гидс дүүрч ийнэ гэдэг байнга муу бас юм биш нөгөө нэг бас ашигтай бактериуд орвол өөрөө тэнд чинь нөгөө юугаа тэлж байгаа гэсэн үг. Яг юунаас болоод энэ гэдгийг анзаараад тэгээд гидс дүүрсэн тохиолдолд массаж хийх юм уу жоохон тийм жин тавьж бас гаргаж болдог. Бас нөгөө нэг жихвчин дээр ярихад жихвчийг болж өгвөл аль болох би баг хэрэглэхийг бол хичээдэг байсан. Тэгээд хажуугаар нь одоо нөгөө нэг унтахт нь бол мэдээж хөвч хэрэглэнэ. Тэгээ өдрийн цагт бол мэдээж одоо нөгөө нэг хоол идсний дараа ч юм уу хүүсний дараа хүндрэн шүү дээ тий. Тэр хооронд нь зүгээр шейхнийг бас нэг үеэ шүү дээ. Тэрэнд нь зүгээр ингээд даавуу углаад гадуур нь ингээд нэг юм бандаж шиг өмсгчдөг гэсэн байхгүй. Тэр надаа ямар их тусалсан бэ гэхээр сүүлд нь жихвчнээс айгүй хурдан гарахад тусалсан. Хоёрт нөгөө нэг кошогон дээр суурахад айгүй их тусалсан. Тэгэхээр бас байнга тэгж нөгөө нэг хэрэглэхгүй бас нэг жоохон өөртөө нэг юм өндөрлөл гаргаад тэрийг даваад туулчих юм бол дараачийн юмнууд нь аюу хялбар болоо явцдаг. Тэгээд чихвчнээс эрт гарна тэгээд тэр кошонгон дээр суурна гэдэг чинь бас нэг асуудал байдаг. Тийм учраас бас нэг ингээд боломжтой үеийн ингээд бас солиод байнга чихвч хийгээд авахгүй тэгвэл бас тэр их давуу тал гэдэг шүү. Яг тэрийг би бас хэлье гэж бодож байна. Нэр нь 3-4 нас хүртлээр одоо ингээд чихвчтэй явж штэ хүүхдүүд тий. Энэ чинь хэрвээ ээж хүн бас яг тэр дээр үед чинь одоо дээр үегээд ярихаар хүмүүс нэг дээр үе юм шиг саяхан л 20 жилийн өмнө юм 30 жилийн өмнөөс үед тэр нөгөө чихвч чинь олддгүй байсан үе ч юм уу байхгүй байсан үе шүү дээ. Тэгэхэд хүмүүс нэг нас гэтэл хүүхдүүд чинь баргалж ил одоо чихвч нөө хэрэглэхгүй өөртөө ингээл юун дээр гошгон дээр суугаад шийдэж хүүхдээ одоо би хэлэхэд яг нэг тодорхой хугацаанд за эдийн үед шээдэгдээ эдийн үед
ерөнх нь хүндэрнэ гэж бодож байгаа үед ингээл хүүхдээ досонгууд чинь рефлексээр тэр хүүхэд ингээл яг тэр цагтаа яг л хүн ерөнхийдөө нэг ээж чинь мэддэг шүү дээ. Тэгээ за эдийн үед ингэдэг. Тэгээд амархан тэр нөгөө чихвчнээс гарчна. Тийм бас одоо яг бодох юм бол нөгөө хүмүүс эдийн засгийн хувьд ч гэсэн амар тодорхой мэдээж тэр нэг цаг үеийг даваад гарахад бас ээж хүнд мэдээж их ажиллагаа шаардлагатай. Тэгвэл даваад гарчих юм бол ард нь их одоо боломжууд те бас амар өөрт нь хүүхэд чинь чамар тэр хүүхэд өөрөө ингээд бицдэг болчихно гэдэг чинь тэр хүүхдийн өсөл бодлолд тэр бие даах чадварт нь асар их нөлөөтэй, тэр хөгжилд нь бас их нөлөөлд юм шүү. Тийм учраас мэдээж одоо үед мэдээж боломжууд нь байна, тэр авах боломж нь байгаа. Гэхдээ ер нь л болж өгвөл тэн дээр бас жоохон анхаарад тэгээд ерөнхийдөө өөрөө ээж хүн 7-8 сар болоод ирэнгүүт чи хүүхдүүд ингээл нэг мэддэгддэг шүү дээ. За одоо эдийн үед ерөнхийдөө хүүхэд манай хүүхд нэг бицэд эдийн шүү гэдэг тэр үед нь хүүхд өөрөө бие даагаа суурчдаг бол 9 сар гэхэд л хүн хүүхдийг ер нь суулгах гэж байгаа. Манайхан нөгөө арай эрт инкээрэл нөгөө сэдвээс өөр юм руу хазаах гэдэг ер нь нөгөө эрт суулгана. Гэхээр л 4-5 сартай 6 сартай ингээ өөрөө сууж ийн ингээ суулгадаг. Тэр ерөөсөө буруу суулгаж болохгүй хүүхдийг өөрөө бие даагаа сурна гэдэг чинь 9 сартаагаас эхлээд л ер нь хүүхдийг суулгах нь зөв байгаа байхгүй яг суудаг. Тэгэхгүй нөгөө урдчил заагаад нуруу нугсанд нь юм оруулдаг ч юм уу буруу одоо блок үүсгэж тохиолдлууд их байдаг учраас болж өгвөл 9 сартаагаас нь эхлээд өөрөө бие даа сурна суулгаж байвал зүгээр. Тэгээд тэр үеэс нь эхлээл гошонкон дээр суулгаад юм уу тэгээд чихвчэн ба өдөрт нь чиний хэлж байгаа тэр санаанууд аягүй зөв байхгүй. Зүгээр л энгийн бөгөөд хүн болгонд л мэддэг юм шиг мөртнөөсөө хэрэглэхгүй байгаа л юмнууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр боломж байна. Гэртээ байгаа тохиолдолд тэрийг хэрэглээд мэдээж гараад явхад бас боломж ингээд чихвчээ зүүж явчаад ирээл хүүхдтэй өдрийн цагуудад нь тэр боломжуудыг ашиглаад авах юм бол уул нь хүүхд эрт чихвчнээс гарна. Тэгэхээр чин тэр хүүхдийн хүмүүжилд асар их өндөр ач холбогдолтой. Дээрээс нь эдийн засгийн үед хувьд миний хувьд бодож байгаагаар хүмүүст бас л их ашигтай болох байх гэж бодож байна шүү дээ. Тэр би чихвчнээс татгалзах шалтгаан гэвэл яагаад явсан гэхлээр нөгөө тампон байдаг шүү дээ эмэгтэй хүмүүсийн хэрэглэдэг. Тэрнтэй дүүц гүйцээр хортой гэж би сонссон. Эмэгтэй эрэгтэйгөө сүүлдээ тэр нөгөө нэг бэлгийн тэр өвчин үүсдэг те төмсгний өвчин тэр юуны өвчин үүсгдэг. Тэрнтэй бас үүдэлтэй гэсэн судалгаа бас байдаг юм лээ. Тий яг үн тэрийг нэг дээх үед одоо би ихнэлсэж байгаа хэдэн оны үдүүлээд нэг мэслийн юм шиг ингээ ярьжсэн яг 4-5 настай хүүхдүүд одоо ингээд нөгөө памперстэй байгаад тэгээ нөгөө манайхан чинь яг эднэр бас нөгөө памперсаа ингээд боломж нь байгаад маш хурдан солиод идэг байж болно те ингээд солидог хүмүүс нөгөө памперс чинь одоо тэр чихвч чинь айгүй удаан хугацаагаар зүүлгээд одоо зүүстэй бараг заримдаа одоо айгүй баг хойно унтцсан явж идэв. Тэгэж зүүлгэснээс болоод нөгөө өвчин үүсгэх магадлалыг үүсгээд идэм шүү. Бөөрийн өвчтэй нөгөө өсөх замын шээс бэлгийн замын өвчнгүүд бас үүсэж гин гэд ярьж байна. Тэгэхээр бол би бол тэрийг бас ер нь л үнэн магадaltaй гэж үзэж байна. Тэгээд яг энэ одоо 3 нас өнгөрөөд ч юм уу 4 настай чихвчнээс ангараагүй байгаа хүүхдүүдийн хөгжил бол ерөнхийдөө жоо гоцрогдолтой байдаг шүү. Тэгээ хажиглаад байхад ер нь би чинь ингээд сүүлийн үед дандаа иймэрхүү хөгжлийн гоцрогдолтой хүүхдүүдийг ажиллаж байгаад ингээд памперснаас гараагүй яаж байгаа хүүхдүүд ерөнхийдөө бас л жоохон хэл яриа ч юм уу ямар нэгэн байдлаар хоцрогдолтой байдаг учраас альж өгөө болж өгөөл мэдээж 2 нас хүртэл 2 наснаас ингээд энэ хооронд ингээд памперсаас гаргачих юм бол тэр хүүхдэд ч гэсэндээ хөгжилт нь бас нэлээх ач холбогдолтой болох байх гэж бодож байна. Би бол тэр нөгөө хүмүүс одоо эмээнэр ч юм уу тий өхөөрдөд нөгөө хүүхдээ ингээд удаан хөхүүлээд юм уусгүй удаан соосог хөхүүлээсгүй болвол памперс яваад ах нөгөө хүүхдийн хөгжилд айгүй сэтгэл зүйд бас нөлөөлт юм лээ. Хүүхд нөө аль нэшт бие даах тусмаа нөгөө өөртөө бас ихтэй болдог тий. Би гошонтоор суугаад чадчих шүү дээ тий. Би соосог өгөхгүй шүү дээ. Энэ соосог хажууд баг беби хөхөд хахад гээд өөрөө цэцүү яж нөгөөдхөө беби гэж дуудаад нөгөө хүүхдийн сэтгхүүд хүртэл нөлөөлж байгаа байхгүй тий. Бие даах чадварт нь чинийг сая хэлсэн дээр ахад хэлийн нөгөө амны одоо соосго хөлнө гэдэг чинь нөгөө амраа бодоод уйлангууд нь соосго өгөөд байдаг. Тэг чинь тэр чинь
тодорхой хугацаанд мэдээж тэр хүүхдийг тайвшруулад нөлөөлөх байх. Гэхдээ явцад маш их одоо гаж нөлөөнүүдийг үүсгэдэг шүү. Хүүхдийн амны хөндийн муугар нөлөөлнө. Тэгээд нөгөө эрүүний хөгжилд булчингийн амны булчингуудад муугар нөлөөлнө. Хэл ярианы хөгжилд маш их муугар нөлөөлнө. Тэгээд дараа нь нөгөө одоо энэ эрүүчинд гаж хөгжилтэй болоод гаж ингээд болцохороо дараа нь тэрийг чинь бас засах гэж асар их асуудал гарна шүү дээ. Тэрийг эмчлэхийн тулд. Тийм учраас болж өгвөл удаан тэр соосго хүлдэгэ болох хэрэгтэй. Тэгээ тэрний тэр соосго удаан өгсөн хүүхдүүдийн үүдэн шүднүүд нь маш их гэмтсэн байдаг. Тэгээ тэрийг чинь эмчилнэ гэдэг нь дараагийн өөрийнх нь үндсэн одоо шүд ургатал тэр нь онгорхоо явна. Тэр нь тэгээд хэл ярианы хөгжилд муугар нөлөөлнө хүүхд. Тийм учраас ер нь л болж өгвөл баг хэрэглэх хэрэгтэй л гэж хэлмээр байна тий. Тэгээд энийг хүн болгон өөр өөртөөгөө шүүгээд ойлгоно үстэй нөгөө битгарын ярьж байгаа янгууд нь хүмүүс бас тэгээд тэрийг ээж нар үгүй амархан юм яриад байгаа юм шиг гэж. Гэхдээ энэ бол тий мэдээж амархан боловч хүн болгон амархан юм шиг боловч хэрэгжүүлэхэд бас заримдаа жоохон цаг хугацаа шаарддаг л байгаа. Гэхдээ хүн болгоно ерөөсөө энд би тэгдэг байхгүй. Би энийг өөрөө яагаад гэвэл нөгөө нэг өөрөө амьдралын туршлагаасаа мэдэрсэн учраас эхний хүүхдээр одоо тий залуу ээжээс юу ч мэдэхгүй тий гадны юм болгон сайн соосог гэдэг юм. Тэгэл юм болгон хэрэглэдэг. Хоёр дахьасаа би мэдээд эхэлж байгаа үгүй. Энэ бол хүмүүс амраа бодож яхад би хизүүч гэсэн тэр Монгол ухаан маань ямар агуу байсан бэ? Энгийн байх тусмаа ямар одоо дараа нь үр дагаваргүй ямар өөрт амар хүүхдэд амар байсан бэ гэдгийг мэдсэн учраас би надад төвхтэй байсан ч гэсэн би гүрээж агаад тэр энгийн аргуудыг ингэж хөвшүүлэхийг хичээдэг байсан. Соосог надад байдаг л байсан. Тэгээд би соосог уйлдаг л байсан. Тэгээд амруу нь хичүүл дугаа олчихно л та. Гэхдээ би гүрээгээл хийдгүү байсан. Тэгээд памперсыг л орхичин л та гараараа үрж угаах хэрэггүй л байсан. Гэхдээ тэгж хичээсэн юм эцэс надаа өөр зүйлд нь амар байгаа байхгүй. Хүүхд ихт бие даачна. Юмнуудаа өөрөө ингээд дагаа сурчна. Тэгэхээр дараа нь би бас өөртөө бас цаг зав гарах тийм үедээ олчих. Баян хүүхдтэйгээ зууралтаад байгаа ш. Дараа нь өвчин тусвал би хүүхдтэйгээ л бас тэрийг л хэлгэсэн учраас энэ ярилцлагыг хийж байгаа. Түүнээс биш бид хэд одоо тий нэг тийм сайхан юм яриад сквол бол бусдын юмыг үүсгэсэндээ биш. Зүгээр яг Монгол ухаан гэдэг маань ямар агуу юм бэ тий. Яагаад эн чинь сайн юм бэ гэдгийг бэ л гэдгийг зүгээр харуулсан учраас энэ ярилцлагыг хийж байгаа шүү гэдгийг үзэж байгаа хүмүүс анхаараарай. Гэж хэлээ. Тэгээд мэдээ нарийн төвшөнд одоо ингээ өвчин бүр ингээ сонирхсан хүмүүс байвал асууж мэдээж болно. Тэгээд гэхдээ ерөнхийд нь зүгээр энгийн хуулийн ярих гэсэн учраас баг зэрэг хүмүүст хүрэх үүднээс ерөнхийд нь давчхан бөгөөд юу дээр анхаарах гэдэг дээр л баг мэдээлэл. Тэгэл нөгөө яриад ахаар ингээ цаашаа гарч ирэлээдэг хүн өөрсдийнхөө туршлагаас болж өгвөл хүнд хүрчээсэ гэдэг үүднээс тэ мэдгүй хүмүүс бас байж магадгүй. Тэгээд дараадаа арай өөрөөр бас дараагийн насны хүүхдүүдэд юу анхаарах ёстой, хүүхдийн өсөл бойжилт, хөгжил, хүмүүжил дээр бол би бас сүүлийн нэлийн 10 жилиг ингээ ажиллаж байгаа хор бас хэлмээр юмнууд байдیں۔ Монгол ухаан гэдэг агуу шүү тий аав ээж нар зүгээр ингээл нэг гадны мэдээж гадны юм сайн байгаа юмнууд байгаа. Ус уран бүрэн өөр өөрийн гэсэн мэдээж онцлогтой өөр өөрсдийн гэсэн одоо хүүхдээ хүмүүжүүлэх арга барилтай байгаа шүү дээ. Тэгээд мэдээж орчин үед нөгөө бүх юм ингээ глобалчлагдаад ингээ тийм болцсон учраас одоо бидний нөгөө хүлээн авч байгаа мэдээллүүд их болцсон. Тэгээ аль нь сайн аль нь муу мэдэхгүй нэг л тэрийг сангингүү тэрийг наваад ингээд ахаар болж өгвөл яг л нөгөө монгол хүн ер нь ямар юм монгол хүн гэдгээл эхлээд ер нь ойлгох хэрэгтэй юм билээ. Тэр хүүхдээ ч гэсэн хэлд оруулахдаа монгол хэлээрээ яриад хоёр хэлээр одоо орно гэдэг бол зөв. Тэгвэл тэр хүүхдийн мэдээж тархитлагын хөгжил сайн л да. Тэгвэл ер нь нөгөө үндсэн монгол хэлээ сайн сургачих юм бол дараагийн тэр суурь нь бол маш одоо тавигдаа явчихж байгаа учраас Монголдо байж байгаа хүмүүс болж өгвөл монголоор хүүхдтэйгээ тэгээд ярих юм бол нөгөө хэлээрээ хөгжлөөр нь юуг анхаарах ёстой гэдгээс хэлээд жирэмсэн бахаас нэг л яриад их юмнууд гарна л да. Тэгээд тийм болохоор өнөөдрийнхийг ойлоо ингээд тэгээд хүмүүс мэдээж 100%
одоо таалагдах албагүй л дээ. Тэг яг одоо хүмүүс ингэ авах одоо эндээс бас тодорхой хэмжээний авах зүйл байсан бол авах байх гэж бодож байна. Тэгээд асуух зүйл байвал хүмүүс хариулахад дуртай хариулна. Тэгээд хамгийн гол нь бол ээжүүд хэлэхэд ээж хүн өөрөө мэдрээд хүүхдээ өөрийнхөө сүүгээр хөхөлээд болж өгвөл ээж болох гэж байгаа залуу ээжүүд юм уу залуу бүсгүйчүүд байвал жирэмсэн болохоос өмнө өөрийгөө бас бэлтгэх хэрэгтэй юм. Тэгээд аль нь аав ч ээж нь ч те бит хоёрын хэлэх гэсэн нь бол гэр бүл жирэмсэн болно гэхээр ганцхан эмэгтэй хүн үүрэг биш мэдээ тээж байгаа ч гэсэн хажууд нь байгаа бас аав нь бол маш өндөр үүрэг оройлтой юм шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд жирэмсэн байхаасаа эхлээл хүүхдээ хүмүүжил эхэлдэм байх шүү. Тэгэхээр тэр үеэс нь эхлээл хүүхдээ хүмүүжүүлэх хоолол алсаргаа бүх юм чинь тэндээс л эхэлж байгаа. Тэгээд хэрвээ та энэ жирэмсэн байх үедээ бүх юмаа бас бэлдсэн бол дараа нь хүүхд чинь гарч ирээд тэр нөгөө уйлах тэр одоо хоолнд анхаарахгүй өөрийгөө бэлдсэн байгаа чинь заавал нэг хиймэл суулгахгүй хөхний сүүгээрээ хоол чинь тэгээ явж идэл одоо нэмэлт тоолох болохоор хамгийн энгийнсээ танд юу байна тэр боломжуудаараа тэгээ арьс арчилгаа гэхээр заавал үнэтэй юм хэрэглэх шаардлагагүй танд өөрийн гард орж байгаа бүх юм чинь боломжтой. Тэгээ Монгол аргаараа Монголд одоо тэр ээж аваасаа өвд эцээс уламжилж ирсэн тэр аргуудаа хэрэглэхэд бол ерөөсөө буруу юм байхгүй. Тэгээ манай ус шиг цэнгэг ус байхгүй, манай ус шиг тийм муу хортой ус байхгүй шүү дээ. Одоо жоохон өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ баргалж карантиныхаа усаар хөвгтөө угаасан ч манай ус бол энэ гадаа өөр орнуудын уснаас цэвэрл байгаа гэж бод. Мэдээж холоор ихтэй нөгөө зөөлөн биш усаар их угаах юм бол хүүхдийн юу арьсанд муу л да тийм учраас болж өгвөл мэдээж ихний одоо нэг 28 хоногтод нь усаа буцалгаад бас зөөлөн усаар угаахгүй л арьсанд нь муугаар нөлөөлөх тал байна. Тэн дээр анхаараад тэгээд бас тэр нойдын сэлфэдүүдийг ер нь битгий хэрэглээрээ болж өгвөл нэг ортаас хэрэгэл битгий хэрэгэл гэж хэлж байгаа юм биш болж өгвөл бага хэрэглээрээ өөрт байгаа боломжтой зүйлсийг бас хэрэглээд тэгээд одоо хоёулаа үржин хэллээ хоолн дээрээ тэргээсэн тэгээд амны хүндий бүх юмыг хэлнэгээд мэдээж нэлээх цаг орон тэгээ багаар ярилцъя. Жара бас хүмүүс сонирхол хүмүүс юу сонирхож байна тэн дээр нь бас хоёулаа ярилцчих болох гэж бодож байна. Тийм. Хүмүүсийн хэрэгтэй байгаа талаар тийм. Энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Хитрхи урт мэдээлэл одоо хитрхи их зүйл болчоор нөгөө хүмүүсээс одоо авч үлдэх зүйл нь бага. Тэгээд их нуршаад ярьсан байвал хүмүүс дараагийн удаа энэ дээр анхаарал тэгээд ярилцъя. За баярлалаа. Эрдэнэчийн эмэгчтэй маш хэрэгтэй зүйлийн талаар надтай яриа өрнүүлж өөрөө маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд авах гээхийн ухаанаар хандаад тэгээд та бүхэн өөртөө бас авч үлдэх зүйл байсан болов уу гэж найдаж байна. За тэгээд баярлалаа. Баяртай.